За 2025 оны 11 сарын 14-ний өдөр Баасан гараг 7 хоногийн туршиж явагдсан Хүннү хотын хот төлөвлөлтийн олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болгож байна. 2023 онд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш Улаанбаатар хотын 2040 оны мастер төлөвлөгөө одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа алсын хараа 25 болон засгийн газар нийслэлийн засгийн даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрөөрөө уялдуулан Хүннү хотыг шинэ олон улсын нисэх буудлыг дагуулж аэрометрополис буюу олон улсын нисэх буудал дагсан юм хот болж хөгжүүлэхээр 2040 Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд ороод Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар төлөвлөд явж байна. Хүннү хотын олон улсын хот төлөвлөлтийн үзүүлэлт боловсруулах уралдаан зарлагдаж 11 сарын 11-ээс 14-ний өдрүүдэд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж мөн түүнтэй холбоотой 2-р шатнд шалгарсан 24 багийн бүтээлүүдийг олон нийтэд хангард ордонд 4 өдрийн туршид дэлгэн үзүүлж өнөөдөр хаалтаа хийж байна. Дэлхийн олон онцлог булан бүрээс сайн бүтээлүүд ирсэн, өөр өөрийн онцлогтой маш олон авах санаа ихтэй ийм бүтээлүүд ирсэн байгаа. Эцсийн шатанд шүүгчдийн нэгдсэн санал дээр тогтож 1, 2, 3 дугаар байр, тусгай байрын 2 шагнал гэсэн үндсэн ийм 5 шагнал гардуулахад бэлэн болсон байна. Архитектор хүний хувьд бас харж байхад ямар онцлог зөвлөдийн тэмцээний материалууд дээр тусгагдаж оролцсон онцлохоор юмнууд бас юу байсан тэмцээнээр. Улаанбаатар хотын 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ер нь яг энэ Улаанбаатар хотод төлөвлөгдөж байгаа болон Хүннү хотын талаарх судалгааг бол маш нарийн нягт хийсэн байсан. Энэ дээр бол бас бид шүүгчийн зүгээс ч гэсэндээ үнэхээр бас сайшаалтай байсан. Тэгэхээр одоо байгаа энэ бидний төлөвлөсөн байгаа төлөвлөгөөг яаж сайжруулах уу гэдэг дээр нэлээдгүй юм өөр одоо ийм төлөвлөлтийн одоо структуруудыг оруулжсэн багууд бол бас байсан. Тэгээ эндээс мөн онцлоод хэлэхэд Монгол улс өөрөө нүүдлийн ёс заншилтай учраас энийг яаж хотуултанд шингээх юм бэ гэдгийг бол гадны хүмүүс бол маш олон янзаараа орж харсан байгаа. Бас энэ 7 хоногт бол ёс заншлаараа бахархах. За тэгвэл яаж энэ одоо орчин үеийн хот бий болгох дээр одоо бид яг энэ өв соёлоо яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг талаас нь харсан байгаа нь айгүй онцлогтой байсан. Мэдээж тэгээ ер нь бол дүгнээд хэлэхэд бол за ерөөсөө л орчин үеийн хот гэдэг бол байгальтай, ээлтэй, цогц цомхон бөгөөд хамгийн гол нь хүн төвтэй буюу нөгөө бид хэдийн яриад байгаа 20 минутын хот байх ёстой гэдэг дээр бол ерөөсөө оролцож байгаа баг болон яг тэрийг бол баримталсан байсан. Тэгээ мэдээж яг тэр төрлийн төлөвлөлтүүдийг бол бас нэлээд зохицуулж харж за өөрөө Хүннү хот маань өөрөө бас нэлээд онцлогтой байгаа тийм байгаль экологийн талаас богдхан уул маань байна. За гол сайхан ууршиж байгаа. Тэгээ бид хэдийн бас анх бодож исэн концептууд бас жоохон өөр гэхүү тийм. Тэндээс бол энэ гой санаануудыг зайлшгүй авах юм байна гэж ингэж ярилцсан. Ийм 7 хоног болж өнгөрлөө гэж харж байна. Хүннү хотын төлөвлөлтөн дээр Улаанбаатар хотын маань урдах одоо дагуул сателлайт сити гэж явж байгаа. Тэгээд энэ уралдаантай холбогдуулаад хотын маань бас ерхий төлөвлөлтөд хэр яригдаж бас концептын дээр тусав гэдгийг бас та нэг товчхон яриач. За тэгээд сүүлийн өдөр бол бид хэд бас багуудыг ингэж шалгаруулж одоо хамгийн эцсийн одоо оноо өгж явах хугацаанд бас шүүгчдийн дундаас бас профессоруудын хэлсэн нэг үг байсан л да. Тэгэхээр ерөөсөө Улаанбаатар хот буюу энэ хуучин те одоо бидний сайн мэдэх энэ хотын функцүүдийг байхгүй функцийг Хүннү хотод аваачия. Энэ нь юу юм бэ гэдгийг бид эргэж заавал харах хэрэгтэй байна гэдэг талаас нь нэлээдгүй ярьж байсан. Тэгээд бид хэдийн яг нөгөө төлөвлөсөн байсан ерөнхий төлөвлөлтүүд бодсон төлөвлөлтүүдтэй бол нэлээд уялдж байсан. Тэгээд эндээс бол хол зөрж исэн юм бол байхгүй. Гэхдээ нөгөө энэ өв соёлоо таад маань заавал авч үлдэх ёстой. За энэ уулаасаа олгогдсон байгаа энэ гоё байгалийнхаа энэ уул одоо голыг бол илүү ингэж тод томруунаар харуулж төлөвлөлтөө хийх ёстой. Тэр нь өөрөө хүн төвтэй байх ёстой гэдэг талаасаа бол явж байгаа нь бас бид хэдэд сайжраа одоо илүү авах ёстой санаа юмнууд гэж харсан.